Улсын хурлын харчилсан намын бүлэг завсарлага авснаар ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хувь заяаг эрх бүрөө гарагт шийтгэр боллоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 15 сая төгрөг хүртэлх хүүгээ зээл олгоно гэлээ. Харбин нэгэрэг хянан шалгах төр хороо байгуулах асуудал улсын хурал дээр унлаа. Тэнгэр телевизийн мэдээний редакц учирлын засгийн газраас юу хүлээх вэ сэдвийг 7 хоногийн туршид онцоллоо. Хүний эрхийн үндэсний комиссаас хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 25 дугаар илтгэлийг танилцууллаа. Оройн тэрэг үзэгчдээ Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Ард түмний мандатаар сонгогдсон улсын хурлын гишүүдийг ард түмнээс асуухгүйгээр үндсэн хуулийн цэц болон намын даргын саналаар эргүүлэн татах хуулийн төслийг ерөнхийлөгч санаачилсан. За энэ хуулийн төслийг парламентын босго дагуулах хэсгээ улсын хурлын гишүүд хараахан шийдээгүй байна. Уг нь өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хурааж шийдэх байсан ч улсын хурал дахь арчилсан намын бүлэг завсарлага авлаа. За ингэснээр эх 7 хоногийн пүрэв гарагт энэ хуулийн төслийг хэлэлцэх хэсгийг шийдэхээр боллоо. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгар болгохтой холбоотой хуулийн төсөлдөр гишүүд санал зорилцоор байна. За нэг талд ёс зүйгүй ажлаа тасалдаг намын бодлогоос сөрдөг гишүүдтэй хариуцлага тооцдог болохын тулд энэ хуулийг батлах ёстой гэж зарим гишүүд үзэж байгаа. Харин нөгөө талд гишүүдийг эргүүлэн татах эрх зүйн орчныг илүү наривчлах шаардлагатай ч за үнийг үндсэн хуулийн цэц намын удирдлагууд шийдэх ёсгүй гэж зарим гишүүд эсэргүүцэж байна. За нэг ясандаа үзэл баримтлал нь зөвч шийдэл нь буруу гэж үзэж байгаа юм. За энэ үеийн хаврын чуулганы галтай хуулийн төсөл дээр сөрөг хүчин завсарлага авлаа. Арслан намын үндэсний болгон хорооны хурал дуусаагүй манай гишүүдийн эрс ер нь хангалттай биш байна. Тийм учраас гишүүдийн эрсийг сайжруулад гишүүд бичлэн өөрсдөө оролцож энэ асуудал дээр байр сууриараа саналаа өгөх боломжийг хангах үүднээс бол энэ асуудал дээрээс бас арчилсан нам завсарлага авч байна. Гишүүд байхгүй байгаа учраас улсын их хурлын тухай хууль ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг арчилсан нам эрцгүүгээд хойшлуулчихад өөрийнхөө хуулийг бол явуулчлаа л да. Ийм л ялгамжтай ханддаг байхгүй юу. Тэгээ иргэд энийг одоо бас харж байгаа байлгүй. Удаан хугацаанд хүмүүсийн гэж талцуулах, үл ойлголцол үүсгэх хүнд ямар ашигтай юм. Одоо тэгээд даваа гаригийн бүлгээр одоо бас тэгэл чиглэл өгөөл янзын асуудал болох юм байна л да. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр ардчилсан намын бүлэг завсарлага авсан ч өөрсдийнхөө санаачилсан улсын хурлын дарга нам бусаа хуулийн төсөл дээр завсарлага авсангүй. За энэ магадгүй сөрөг хүчин эрх даваа гарагт бүлгээрээ хуралдаж ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр бүлгээрээ нэгдсэн нэг шийдвэрт хүрч магадгүй гэж таамаглахад хүргээд байна. Харин нөгөө талд Монгол Ардын намын дарга учрал бүлгийн гишүүдтэйгээ уулзаж ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихийг хүссэн байна. Намын дарга бүлгийн хурал дээр яг энэ хуулийн төслийг агуулгад ямар холбоотой уриалгах ч юм уу санал ч юм уу чиглэлч юм яг юу ярилцсан юм? Орж ирсэн хуулийг бол одоо бүгдийн тэр чигээр батлах. Эсвэл батлахгүй гэдэг энэ туйлд хуваагдмаар байна гэж зүйлийг хэлсэн. Намын даргаас чиглэл ирсэн юм уу? Дэмж хийдэг. Тэм чиглэл гэж бол ирээгүй. Санал гэх юм уу ямар ч гэсэн намын бүлэг дээр бол бичгээд бол бичсэн. Энэ асуудлыг бол хилцээд явах зүйтэй хаа гэдэг тийм зүйл бичсэн. Бүлгийн зүгээс ямарваа нэгэн байдлаар нэгдсэн байр суурь гаргасан байсан ч гэсэндээ би бол одоо хувьдаа бол энэ тохиолдолд бүлгийн шийдвэр гэхээс илүүтэй хувь хүнийхээ хувьд үндсөөлд өргөсөн тангаргаа санаж бол би бол энэ шийдвэрийг гаргана гэж бодож байгаа. Тийм учраас бол энэ хуулийг бол хилцхийг бол дэмжихгүй. Улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцохыг олон иргэн шаардаж байгаа учраас энэ шаардлагыг нь хүлээн авч хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжих нь зүйтэй гэж Монгол Ардын намын дарга учрал ярьжээ. За хэрэв хуулийн төсөлд асуудал байгаа бол засаад явах боломжтой тухайч ярьсан байна. За гэтэл энэ хуулийн төслийг хэлэлцэх нь битгийх л хэлэлцэхийг нь дэмжих хэрэгч улсын хурлд байхгүй гэх хатуу байр суурьтай гишүүд цөөнг байгаа. Гэхдээ нөгөө талдаа эргээд энэ хуулийг батлахыг хүсэж байгаа бол дэмжихээс өөр аргагүй гэх байр суурьтай гишүүд байгаа юм а. За ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийг засаглал хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд за энэ хуулийн төсөл нь гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт
боловч бодит агуулгын хувьд парламентын бие даасан байдал төлөөллийн арчлалын суурь зарчмыг сулруулах ноцтой эрсдэл дагуулж байна гэж үзээд хамтарсан мэдээлэл гаргаад байгаа. За тэгвэл энэ талаар тодруулахаар мэдээлэл гаргаад байгаа төрийн бүс байгууллагуудын төлөөллөөс цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Инх Бадралыг студид тавиад байгаа юм аа. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За яг одоо миний гартаа одоо та бүгдийн гаргасан мэдээлэл байж байна. За дөрвөн зүйлтэй хамгийн гол агуулга нь бол сая яг танилцуулсанчлан одоо гишүүдийн ёс зүй буюу гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой боловч цааваараа одоо парламентын засаглалыг бас одоо нураах юм эрсдэлтэй байна гэдэг юм. За дөрвөн зүйлийн хамгийн их анхаарал татсан нэг эхний хэсэг бол эргүүлэн татах механизмыг өргөтгсөн нь улсын хурлын гишүүний бие даасан байдалд халтна гэж байгаа юм тийм ээ. Энэ талаараа аялаа эхлээд тодорхой тайлбарыг өгье. За парламентын үндсэн чиглэлүүд бол хамгийн чухал үүрэг нь иргэдийг төлөөлж байгаа. Товчондоо бол парламентын гишүүд бол онцгой эрхтэй хүмүүс ихээс илүүтэйгээр иргэдийн шийдвэр гаргах эрхийг өөртөө шилжүүлж авсан л өөрөлдөө тийм мандат өгөх эрх гэсэн. Тэгэхээр энэ зарчмыг л одоо чөлөөт мандатын зарчим буюу одоо гишүүний бүрийн эрхт байдал гэдэг нь тэр гишүүнийг хамгаалах гэдэг асуудал шин. Тэр гишүүнээр дамжин хэрэгжиж байгаа иргэдийн тэр эрхийг хамгаалж байгаа гэдгийг л ойлголтой. Тэгэхээр ямар нэгэн шалтгаанаар гишүүнийг игүүлэн татах боломжтой байвал за боломжтой гэж бол. Гэхдээ тэр шалтгаанууд нь хит олон бөгөөд тэр утасных нь үзүүр нь иргэдийн гарт биш өөрөлдөө сонгуулиар санал өгөөд тэрийг өөрчилдөг байдлаар биш улс төрийн намын дарга эсвэл тухайн гишүүнийг одоо дарамтлах шахалт үзүүлэх замаар эргүүлэн татах боломжийг олгочих юм бол иргэдийг төлөөлөх чадамж нь бол үндсэндээ байхгүй болчихно л гэж үзэж байна. Тэгэхээр одоо иргэд бол гишүүдэд дургүй байгааг бол ойлгож байна. Одоо хүмүүс итгэлийг алдсныг ойлгож байна. Гэхдээ энэ бүхний одоо цаад үзүүр нь бол тухайн улс төрийн намын хариуцлага чадхуйд суурилах хэрэгтэй болохоос биш нөгөө иргэдийн өөрт нь байдаг сонгох хэрэгт нь бол ингэж халдаж болохгүй л гэсэн. За мөн жагсаалтын тойрог ингэж ялгартай хандах нь өөрөө бас үндсэн хуулийг зөрчиж байгаа хэлбэрээ гэдгийг бол та хэд мэдээлэлдээ дурдсан байсан. За мөн одоо жагсаалтын гишүүнийг намын шийдвэрээр эргүүлэн татах юм боломжийг бий болгож байгаа нь өөрөө намын одоо удирдлагуудаас тэр парламентын одоо засаглалт парламентэд одоо шууд нөлөө үзүүлнэ гэж дүгнсэн байлээ тий. Тэгэхээр энэ хоёрыг бас багцлаад та. Парламентын гишүүнийг бол иргэд өөрсдөө сонголтоор шийдэх ёстой. Хэрвээ улс төрийн намд энэ эрх мэдлийг олгох юм бол улс төрийн намын дарга бол үнэхээр үнэмлэхүй эрх мэдэлтэй болно гэсэн. За нэгдүгээрт бол нэр дэвших эрхийг өгч байна. Хоёрдугаарт буцаагаа татах боломжтой байна гэдэг бол нөгөө гишүүн чинь одоо ард түмэн биднийг төлөөлөх юм уу альсвал өөрт нь нэр дэвших эрх болгосон тэр даргыг төлөөлөх юм уу гэвэл хэрвээ энэ хууль батлагдах юм бол ямар ч эргэл зээгүүгээр даргын төлөөлөл болж өрнө. Яг тэгэхээр хэрвээ өөрийнх нь дэмжиж байгаа одоо зүтгүүлж байгаа саналыг тэр гишүүн дэмжихгүй эсвэл эсрэг байр суурьтай байх юм бол тэр хүнээ огцруулаад дараагийн хүнээ оруулж ирдэг систем рүү орчих эрсдэлтэй гэсэн. За дээрээс нь Монгол улсын үндсэн хуулиар бол улсын хурлын гишүүн гэдэг нэг л статус бүхий иргэдийн төлөөлөгч бол байгаа. Түүнийг тойргийн болон жагсаалтын гэж ангилах нь өөрөө бол байж болох зүйл. Тэгэхээр товчхондоо бол улс төрийн намууд ч гэсэн хариуцлагагүйгээр ёс зүйн алдаа гаргадаг хүнийг дэвшүүлсэн бол тэр улс төрийн нам өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэрийг дэвшүүлсэн хүмүүс нь улс төрийн нам дотор хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн нам өөрөө дотоод ардчлалгүй хяналтын систем нь ийм муу байгаа нөхцөл тэр алдаагаа эргээд иргэдийн сонголтод хаалтах байдлаар зохицуулах чаглал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Жишээлбэл одоо нэг гишүүн хуралдаа суухгүй нэг шүүмжлүүлж тэр гишүүн яагаад тийм гишүүнийг тухайн нам дэвшүүлсэн гэдэг чинь өөрсдөө нь хариуцлагын асуудал тийм. Парламентыг ёс зүйтэй болгох шаардлага байна. Тэрвэл байна. Улсын хурлын гишүүдийг хариуцлагажуулах шаардлага ч гэсэн байна. Гэхдээ тэр механизм нь өөрөө эргээд парламентын институцийг сур харин ганхуулах аюулаар оруулж болохгүй. Ер нь дэлхийн дахны байдлыг харуулж гисэн цаг дүр үүмэнтэй, тогтворгүй, эрсдлүүхийн нөхцөлт байна. Тэгэхээр парламентынхаа одоо гадагшаа хариул манай улсын тусгаар технологийн баталгаа олох, дотоодоо бол хүний эрхийн баталгаа олохын чухал институцээ нэг нэгээр нь гишүүдийг нь дарамтлагдаг, суулдаг. Тэр эрсдэл рүү түлхэх юм бол энэ цагийн нөхцөл байдал ч гэсэн бид бол үндэсний аюул байдалтай бол эсрэгээр сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Хамгийн сүүлийн асуулт одоо энийг 5 байгууллага төрийн бас байгууллагууд хамтраад гаргачихлаа. Энийн гол хүлээлтийг та хэд? Гол хүлээлт тань юу вэ? Тэгэхээр өмнө нь бол одоо засаглал дээр одоо буруу шийдэл гаргаж байна гэж үзвэл бид нар олон нийтийн дэмжлэгтэйгээр тэрийг эсэргүүцдэг, мэдээлэл гаргадаг, эсвэл одоо петишн явуулдаг тийм аргууд бол байсан. Яг энэ удаад бол олон нийт бол нөгөө гишүүд дургүй хандлага дээр тулгуурлаад бараг нөгөө талтай. Тэгэхээр хэдий тийм байсан ч гэсэн бид нар одоо илүү мэргэжлийн доктортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол парламентын институцээ хамгаалъя. Тэгэхээр парламентын институц бол өнөөдөр тэр гишүүд бол биш байхгүй. Парламент бол дээгс, парламент бол өөрсдийн гаргадаг шийдвэр процессоос одоо дамжуулаад Монгол улсын энэ аюулгүй байдлыг хамгаалж байгаа гол институц учраас тэр хүндэн дургүй байж болно. Гэхдээ системийн үгүйсэх нь бол илүү том эрсдэл буюу
одоо бидний ардчлал, эрх чөлөө маань алдагдах тийм аюул руу хөтлөж байна гэдгийг л энэ байгууллагууд бол анхааруулж байгаа юм л үйл явц. Маш их баярлалаа танд. За баярлалаа. Удагшаа Тэнгэрлэгцийн 7 орон мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За том төслүүдийнхээ санхүүжилтийг өрийн тааз болон төсвийн хуулийн хязгаарт баригдалгүй нэг дор ахиу тавьж бүтээн байгуулалтыг нь хурдан дуусгах нь зүйтэй гэж зарим гишүүд үзжээ. Энэ хүрээндээ гадаад зээллийн үр ашигыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан. За тодорхойлбол тодорхой 3 төслийн санхүүжилтийг төсвөөс гаргахаар тусгасан. Гэвч энэ хууль батлагдвал төсвөөс гадуур төсөв бий болох эрсдэлтэй гэж зарим гишүүд эсэргүүцэж энэ хуулийн төслийн өргөн барих хугацаа хэсэгтэл хойшлоод байсан. Харин одоо энэ хуулийн төслийн автор солигдож ахин улсын хурал руу орж ирээд эцсийн хэлэлцүүлэг рүүгээ шилжчихгээд байна. Нэг ёсондоо батлагдах нь бараг тодорхой боллоо. Гадны улсуудаас өч 40 тэрбум төгрөгийн зээл авч хэрэгжүүлж байгаач хизээ дуусах нь тодорхойгүй цөөн хідэн төсөл бий. Эдгээр төслүүдийн ихэнх төчигдөлтэйг Эрдэнэрэнгийн усан цахилгаан станцуулан газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн санхүүжилтийг төсвөөс гаргахаар хуулийн төсөл тусгасныг гишүүдийн олонхон дэмжиж байлаа. Харин сэлб дэд төв түшгэлсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг энэ хуулийн төслөөс хасах ёстой гэх санал ажлын хэсгээс гарчээ. За гэсэн чинь энэ санал нь улсын хурал дээр дэмжигдсэнгүй. Үндсэндээ сэлб дэд төв түшгэлсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл үлдлээ. Энэ удаадаа 3 төсөл орж ирсэн гадаад зээлгийн төсөл энээс 3 төслөөс сэлбийн одоо төслийг нь хасж агаад энэ хоёр төслийн бол энэ удаадаа дэмжиж гэсэн юм асуудал яригдж байгаа. Яад вэ гэхээр тухайлбал одоо энэтхэгийн элчин сайд хүртэл төсвийн доктортой эдлийн төсвийн байнгын орооныхонтой уулзаад инженерүүдтэй ажилчдаа бас цалингийг нь олгож чадахгүй байна. Энэ газрын төсний үйлдвэрийн үйл ажиллагаа зогсох юм байдал төлөвтэй байгаад байна гэдэг асуудал учир байдлаас ойлгуулж ярьсан байгаа. За агаар орчны өрс бохирдлоос одоо салах, төвжирлийг бууруулахын ажлын хүрээнд хийгдэж байгаа сэлбэдэд төв бас орж ирсэн. Зарамсалтай нь ажлын хэсгээр бол одоо байнгын орон дээр санал гарсан байна. За энийг бас зарчмын зөрүүтэй санал хурааг тухайгаа гэж ойлгож байна. За энэ 3 төсөл явж одоо жишгээр цаг хугацаанд дуусаж өрөөгөөжөө өгөх юм бол одоо бас энэ дараачийн төслүүдийн маань үе даалгавар нэгдүгээрт нэгдэн. Сэлб дэд төв түшгэлсэн гэр хорооллыг орон сууц төслөсөн агуулгатаа 3-3 дахь хэсгийг хасах санал гаргасан ажлын хэсэг улсын хурлын гишүүн мөнх соёл санал хураалт 114 гишүүнээс 48 гишүүн буюу 42.1% саналаар энэ санал дэмжигдсэнгөө. Эрдэнэрэнгийн усан цахилгаан станц болон газрын тос боловсруулах үйлдвэр хоёр ашиглалтанд орчихвол манай улс эрчим хүч шатхууны хувьд хоёр хөршөөс хараат байдал буурна. Иймд энэ хоёр төслийг хурдан хугацаанд дуусгахын тулд төсвөөс гадуур гаргах нь зөв гэж үзэж байлаа. Харин сэлб дэд төвийг хасах саналтай гишүүд цөөнгүй байсан ч олонхын саллаар үлдлээ. Ахбод наснуудад 15 сая хүртэлх төгрөгийн хүүг зээл олгоно гэх мэдээлэл цахим орчинд тархсан. За тэгвэл энэ нь зөвхөн ахмад наснуудад зориулсан зээл биш, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хадгалах хүрээнд олгогдож байгаа хүн бүр авах боломжтой хүүгүй зээл юм байна. Тодорхойлбол 3 жилийн хугацаатай 15 сая хүртэлх төгрөгийн зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа тухай салбарын сайд мэдээллээ. Ажлын байр бий болгож бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй хөдөлмөрлөж байгаа хүмүүс энэ зээлийг авахдаа аймаг дүүргийнхээ хөдөлмөр халамжийн хилтэст хандаж болох нэ. 15 сая хүртэл төгрөгийг 3 жилийн хугацаатай огт хүүгүүгээр олгодог. Банкны шалгуур шиг өндөр шалгууртай биш. За эргэн төлөх нөхцөлтэй шүү байхаа. Гэхдээ танд хүүгөө олгоё 3 жил. За тэгээд 15 сая төгрөгөө юм болгоцсон маш олон иргэд байна шүү дээ. Өнгөрсөн 2025 онд бид нар 15 сая төгрөгийн хүүгүү зээлийг 4400 хүнд өгж ажилласан байна. 4400 хүн.
За тэрний ард одоо ахмадууд нь байна, эмэгтэйчүүд байна, залуучууд байна. Тийм ээ. Энэ жилийн үед бид нар 17 тэрбум төгрөгийг 15 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй 3 жилийн хугацаатай хүүг олох төсөл хөтөлбөрөөр бид нар баталчихсан. Одоо ажил хийе, би нэг ажлын байр бий болгоё л да. Би уулын юм ур чадвартай анхны 2 хүүхэд дадлагжуулъя гэдэг чинь эмэгтэйчүүд ч гэсэн маш олон боломжууд байна. Зандан шатрын засгийн газар нууцад авсан аптек гэрээнүүдийг ил болгосон. За одоо ганц л нүүрсний гэрээ ил болоогүй үлдсэн нь оюун эрдэнийн засгийн газрын үед байгуулагдсан харьбын нэг их тодтголтой гэрээ юм. Гашуун сухайд ганц мод бомбын хил холбосон төмөр замын бүтээн байгуулалттай хамтдагж байгуулагдсан нүүрс худалдан авах энэ гэрээний хүрээнд нүүрсний үнийг хэрхэн яаж тооцсон нь олон эргэлзээ дагуулдаг. За иймд улсын хурал дээр мэдээллийг нээлттэй сонсох зорилгоор хянан шалгах төр хороо байгуулах саналыг Баярмаа Гамбат тэргүүтээ гишүүд гаргасан. За гисэн ч улсын хурал энэ асуудлаар төр хороо байгуулахыг дэмжсэнгүй. Харьбын гэрээг хянан шалгах төр хороо байгуулах болсон гол үндэслэл нь оюун эрдэнийн засгийн газар айлын талд хэд хямд үнээр нүүрсээ зарах гэрээ байгуулсан үгих эргэлзээнээс эхлэлтэй. За хоёр улсын хооронд хийгдсэн энэ гэрээнд улсын хурлын гишүүдийн ч мэдэхгүй тодорхойгүй асуудлууд цөөнгүй байгаа учраас нээлттэй сонсгол явуулж нийтээрээ мэдээлэлтэй болох нь зүйтэй гэж ардчилсан намын бүлэг үтсэн. За гисэн ч эрх хэрэгчдийн зүгээс манай улс өөрсдөө хүсэл тавьж энэ гэрээг байгуулчихад араас нь элдв асуудал ярих эсгүйгэх атуу байр суурьтай байсаар өнөөдөр хүрсэн. За иймдээ өнгөрсөн намрын чуулганаар төр хороо байгуулах асуудлаар улсын хурал дээр 2 удаа санал хураалт явуулахад гишүүдийн олонхон дэмжсэн ч Монгол Ардын намын бүлэг завсарлага авч за өнөөдрийг хүртэл хойшлуулсаар ирсэн. Харин өнөөдөр энэ асуудал нь онцглоо. Хянан шалгах төр хороо байгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. За санал хураалтанд 114 гишүүн оролцсноос 43 гишүүн буюу 37.7% саналаар энэ санал дэмжигдсэнгөө. Дэмжигдээгүй учраас хянан шалгах төр хороо байгуулах тогтоол батлагдаагүй тооцлоо. Яхаар Монгол улсын баялагийг асар их хэмжээний баялагийг 250 сая тонн нүүрсийг бүхэл бүтэн 16 жилийн турш зарах энэ гэрээг олон нийтээс ард түмнээс нуугаад байгаа юм бэ. Нөгөө баялагтай эзэн Монгол хайцсан бэ. Нөгөө ил тод дэлгэрэнгүй бүх юмаа танилцуулна гэдэг энэ Монгол улсын үндсэн хууль хайцсан бэ. Иргэд мэдэх хэрэгтэй. Иргэдээс энийг нуулаа. Юуг нуудыг? Хулгайг л нуудаг. Хулгай дээрэм хийсэн хүн бол үргэлж энийг нуудаг. Харамсалтай нь яг ийм юм боллоо. Энэ хуулийг дэмжүүлэхгүй талаар бүх талаар ажиллаж байна. Хэрвээ энэ хуулийг дэмжихдэггүй явбал парламентын нэрвэнд бүр унах юм байна. Монголын ард түмэн талбай дээр гарч ирэх юм байна. Тэгээ одоо парламентын засагт болохгүй байна гэд өшөө засаг руу явуулах ийм одоо шахалт ингээ явах юм байна гэдгийг би бүрэн ойлголоо. Харьбын гэрээг нууцаас гаргахад Хятадын China Energy компаниас зөвшөөрөл авах шаардлагатай юм. За энд зөвхөн манай улс дур мэдээд сонсгол хийх боломжгүйг хэлж яллаа. Ерөнхий сайд учрлын зүгээс ч хоёр улсын хооронд байгуулсан гэрээг улс төржүүлж сонсгол явуулах нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэлзээтэй гэдгийг ч өмнө нь хэлж ирсэн юм а. Учрлын засгийн газар байгуулагдаад ажлын эхний 7 хоногоо эхлүүллээ. Тэнгэр телевизийн мэдээний алба энэ 7 хоногийн турш учрлын засгийн газраас юу хүлээх вэ? Сэдвийг цувралаар хөндөж байна. Тэнгэр телевизийн мэдээний редакцийн онцлог сэдвээр мэдээ үргэлжилж байна. За хууль зүйн дотоод хэргийн сайдаар өмнө нь шадар сайдаар ажиллаж байсан амар сайхан томилогдсон нь олон нийтийн дунд хүлээлт шүүмжлэлийг зэрэг дагууллаа. Түүнийг мэргэжлийн бус салбарт ирлээ гэх шүүмжлэл байгаач шинэ сайд ажлаа аваад хувийн хвшлийг дэмжих, данс хаалтыг журамлах зэрэг либерал шийдвэрүүдийг танилцуулж гэлсэн. За гэвч олон нийтийн анхаарлын төвд байгаа гол асуудал бол авилгатай тэмцэх ажиллагаа юм а. Өмнөх сайд энх хоёрын эхлүүлсэн нүүрсний болон газрын сонсголын үр дүнг амар сайхан сайд зарцаахгүйгээр эцсийн цэгт нь хүргэж чадахгүй гэдэгт иргэд болон судлаачид эргэлзэнгүй хандаж байна. Амар сайхныг бизнесийн салбараас гаралтай хотын дарга шадар сайдаар ажиллаж байсан учраас хуулийн салбарт шинэ гэж харах хандлага бий. Ер нь учрлын бүрдүүлэх шинэ танхимд хэн хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллах вэ? Монгол Ардын нам доторх ерөнхийлөгчийн фракц болон оюун эрдэнэ амар баясгалан нарын фракцын аль нь энэ салбарыг авах вэ гэдэг ихээхэн анхаарал татж байсан. Харин энэ асуудалд улсын хурлын даргын томилгоо ихээхэн нөлөөг үзүүлсэн юм а.
Нэг ёсондоо Монгол ардын нам доторх 38-ын бүлэг улсын хурлын дарга авах сонголтыг хийснээр 30-ын бүлэгт 5 сайдын судал оногдлоо гэж дүгнэхээр түүний нэг нь улсын хурлын даргын өрсөлдөөнд нэр нь яригдж байсан шадар сайдасан амар сайхан байлаа. Түүний намтрыг харуул Америк нэгдсэн улсын Southwest их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан. Мэргэжлийн хувьд эрх зүйчгөн. Тиймээс мэргэжлийн бус гэхээсээ илүүтэйгээр хуулийн практик салбарт ажиллаж байгаагүй нь шүүмжлийн гол бай болж байна. Хамгийн гол хүлээлт нь амар сайхан энх баярын үед эхлүүлсэн авилга албан тушаалын хэргийг үргэлжлүүлэх үү, замхруулах уу гэдэг олонний анхаарлын төвд байна. Хууль зүйн сайдаас энх баярыг л буулгачвал амь гарах гэж байгаа юм шиг өөр санагдаж байгаа. Сүнсэн зайлцсан. Өнгөрсөн хугацаанд далд байсан маш олон зүйлийг өнгөрсөн парламентын үед ил болгосон. Олон ч тайсантай болсон. За өнгөрсөн хугацаанд нийгмийн оюун санааг энэ оюун эрдэнэ ба түүний ах 15 давхрын дээрэмчид яаж бузарлаж гүтгэлгийн хар одоо ийм зохиолуудаар нийгмийн оюун санааг бузарлж байсан бэ гэдгийг нотолсон өдрүүд болж өнгөрсөн. За би нэг зүйлийг маш тодорхой хэлье. Хуулийн сайд, хууль зүйн яам, тэр дундаа хуулийн сайд ялангуяа гэмт хэрэг зарга ярихгүй, бодлого ярина. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүнлэгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй ийм шаардлага тавина. Хэрэг илрүүлэлт, мөрдөн байцаах үйл ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын үйл ажиллагаа хинээс чараад тусаар ил тод нээлттэй явах, тэр дундаа шилэн байх. Тэгээд үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хангах, дээрэс нь хууль хэрэгжүүлэх ийм шаардлагыг тавьж ажиллана. Цаашдаа энэ нэгэн улс төрч улсын хурл төрийн ордонд яллагч шиг, хуулийн байгууллага шиг, мөрдөгч шиг асуудал битгий ярьдаг байгаасаа гэж би бодож байгаа. Энийг бид тасан зогсоох гэж ёстой гэж бодож байна. Хуулийн байгууллагуудыг бие даасан үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцлөөр нь би хангаж ажиллана гэж бодож байгаа. Ерөнхий сайд учрлын тэргүүлсэн шинэ кабинет авилгатай тэмцэх шил ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан. Амар сайхан ажлаа хүлээн авахдаа хууль хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана гэж мэдгдсэн нь бодлогын залгамж халааг хадгалах хамлалт гэж харагддаг. Улс төрийн зорилгоор хэрэг ярьдаггүй, хэн нэгнийг ялдаггүй хууль зүйн сайд байна гэж чуулганы танхимд хэлсэн ч хэрв авилгын хэрэгүүд шүүхийн шатанд замхравал энэ нь түүний хувьд улс төрийн карьерийн том уналт байх эрсдэлтэй. Тийм хардлагч олон нийтийн дунд үүссэн. Ялангуяа оюун эрдэнэ хэргийг хэрхэх вэ? Бортойгийн асуудлыг яаж шийдэх вэ? Нөгөөтэйгөр Амандра нарын хөлийн чандаас дэлгээд байгаа бод группээс хээл хахуул авсан гэж нэр холбогдоод байгаа дэвшүүлэгдэн зайлуулагдсан инх бай. Хууль зүйн дэд сайд мөнх эрдэнэ нарын асуудлыг яах вэ гэдг нь анхаарлын төвд байна. Учрлын засгийн газрын танхимд багтсан хамгийн доктортой хугацаанд салбараа удирдах байгаа сайд бол Баццэг. За тэрээр 2016-аас 2020 онд гадаад харилцааны дэд сайдаар 2021 оны 1-р сарын 29-ны өдрөөс өнөөдрийн хүртэл 5 жилийн хугацаанд 3 ерөнхий сайдын нүүрэнд 4 засгийн газрын кабинетэд гадаад харилцааны бодлого зангидж байна. За түүнийг улиран томилогдсонд дипломатчид, гадаад харилцааны судлаачид ам сайтай байна. Баццгийн гадаад харилцааны сайдаар ажиллах 5 жилийн хугацаанд төрийн өндөр дэд түвшний томоохон айлчлалууд, тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ромын Паблам, Япон, Бутан улсуудын хаад, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй томоохон айлчлалууд Монголд боллоо. Нөгөө талдаа Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлого өмнөх ерөнхийлөгчийн үеэс харьцуулшгүй өндөр түвшинд шатагсан нь гадаад харилцааны яамны үйл ажиллагааны үр дүн гэж харагдаж байна. Энэ амжилтыг Монгол улсын гадаад бодлого, гадаад хэргийн сайд доктортой байгаатай шууд холбон үзэж байна. Гадаад нөхцөл байдал дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй геополитикийн эгзэгтэй цаг үед эмэгтэй гадаад харилцааны сайд доктортой удаан хугацаанд ажиллах нь хүйсийн давуу талыг үүсгэж байна гэх
хөндлөнгийн дүгнэлтүүд ч бий. Энэ мэт олон амжилт бат цэцэг сайд дээр данслагдах хэдийж Орос Украины 4 жил үргэлжилж буй дайн дээр нэмэгдээд өрөнд орны сөргөлтөн гүнзгийрч байгаа энэ үед Монгол улсын төвийг сагсан мэт боловч 3 дахь хөршийн оролцоог тэнцвэржүүлсэн бодлогыг хадгалах нь хамгийн том сорилт юм а. Ялангуяа 2 хөршийн зүгээс ирэх эдийн засаг, улс төрийн шагалт болон олон улсын хориг арга хэмжээний дундуур 9 мэнд гарах шаардлага тулгарч байгаамаа. Тухайн үед бол яг ерөнхийдөө зандан шатар маань тэр Швейцарын Давост явж байхдаа өдөөмдөө одоо огцом шийдвэр гаргаж илслээ гэж манайхан бас энэ буруу шаардчих шиг байсан. Тэр яг 3 дахь хөршийн хувьд бол зөв бодлого байсан баг. Гэхдээ Оросууд нэг тийм одоо Оросоор юу гэдэг нэг замчин маягийн хийсэн. Эхлээ бидэнтэйгээ тэр тухай ярьсан бол зүгээр хэсэм даа гэсэн нэг утгатай юм ярьсан. Арайч албан бичгээр хэлээгүй байлгүй дээ. Тэгэхээр тэр үед бүтийг бол бид нар хойш тэр бодол хэрэгтэй л гэж бодсон. Тэгэхээр янз бүрийн юм дэлсгэхээс өмнө тийм. Трамп ерөнхийлөгчийн Хятадын их нь 5 сарын 14-15-ны айлчлалын үеэр болон мөн одоо Хятад Америкийн хооронд бол одоо худалдааны дайны асуудал, энэ өндөр технологийн экспортын асуудал, аж үйлдвэрийн гинжин хэлхээний асуудал, хөдөө аж ахуйн экспортын асуудал зэрэг юм бодиттой хилцээрүүд хийгдэд явна. Тийм учраас юу вэ гэхээр яг энэ робот, өндөр технологи, чип үйлдвэрлэлийн тал дээр технологи нь бол баруун улсуудад байна. Америк과 түүний холбоотнуудад болон Зүүн Азийн улсуудад байна. Гол түүхийн эд нь бол Хятадд байна. Тэгэхээр энэ хоёр мөргөлдөөний хооронд яаж байгаа вэ гэхээр Монгол улс юу хожиж болох вэ гэхээр энэ газрын чухал элементийн боловсруулалт, үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүн хийх 5 жилийн цонх үе нэгж чинь гэж бодож байгаа. Энд бид нар бүгдийнх нь хөрөнгө оруулалтыг ямар нэгэн байдлаар татах ёстой. Бүгдийнх нь технологиг авах ёстой. Энийг ажил хэрэгэх болгохын тулд бид нар идэвхтэй гадаад харилцаа, идэвхтэй худалдааны бодлого баримтлах шаардлагатай гэж бодож байна. Түүний хувьд энэ удаагийн томилгоо зөвхөн дипломат ёслол биш, харин Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг геополитикийн шуурган дундуур хамгаалж үлдэх хүн жингийн тоглолт байх болно гэж олон судлаач үзэж буй. Ялангуяа 3 дахь хөршийн бодлого дээр ямар нюанс барих нь ихээхэн анхаарал татж байна. Бат цэцэг сайдын хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ 2 хөршийн хардлагыг төрүүлэхгүйгээр 3 дахь хөршүүдийн бодит хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн нарийн ур чадвар шаардсан ажил байх болно. Өнөөдөр бол геополитикийн орчин бол асар нарийн төвөгтэй. Урьдчилан таамаглахын аргагүй. Тодорхойгүй нөхцөл байдлууд маш одоо гүнзгийж байна. Ийм учраас бол бид нар 2 хөрштэй тэнцвэртэй харьцах, 2 хөрш болоод 3 дахь хөршийн бодлогын хоорондын тэнцвэрийг барих гэдэг бол Монгол улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хувьд маш чухал болж байгаа. Тэгэхээр энэ бодлогыг бол үндсэндээ манай дипломат алуу Бат цэцэг сайдын хувьд бол энийг бол би амжилттай хэрэгжүүлж байгаа гэж бодож байгаа. За нөгөө нэг зүйл бол одоо шинээр гарч ирж байгаа нэг том сорилт бол юу гэсэн гэхээр манай 3 дахь хөршүүд холбоотонд хоорондоо бол санал зөрөлтөнд болж ирж шүү дээ. Одоо олон асуудлаас. Тийм учраас бол бид нар энэ 3 дахь хөршийн бодлогын тухайд ч гэсэн тэнцвэртэй бодлого явуулна гэдэг маань бол маш чухал байна. За тэгэхээр манай 3 дахь хөрш Америкийн нэгдсэн улстай бид нар бол сая ингээд одоо визийн одоо үндсэндээ бол томоохон сорилттой тулгарч ийн гэдгийг бол одоо иргэд ярьж байна. За ялангуяа одоо маш том барьцаа хөрөнгө бол тавихаар болсон. За энэ бол үндсэндээ бол 2 орны харилцаатай бол энэ огт хамаагүй. Энэ бол одоо өөрөөр хэлбэл Монгол улсын гадаад харилцааны муу ажиллаад юм уу? Эсвэл Вашингтон сууж байгаа манай элчин сайдын яам муу ажиллаж байгаа бол биш. Ерөөсөө Америкийн засгийн газар бол энэ одоо цагаачлалын асуудлаар маш хатуу байр суурь баримталж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон альчлалуудыг амжилттай зохион байгуулсан ч эдгээр нь бодит хөрөнгө оруулалт, томоохон төслүүд, жишээ нь Эгийн голын усан цахилгаан станц, хийн хоолойн төсөл, гашуун сухад ганц мод бомбын хил холболт болж хэрэгжих процесс удаашралтай байна. Шинэ кабинетад эдгээр төслүүдийг эзэслэн шийдэх үр дүнгийн шахалт 5 дахь жилдээ яам толгойлж буй 4 дахь улиран сонгогдсон сайд дээр ирэх нь зүй ёсны хэрэгвэлээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ерөнхий сайд учрлын чөлөөллийн санаачлага салбарт нь хэрэгжиж байгааг нааштай хүлээн авч байна. За энэ асуудалд улиран томилогдсон Батамгалан сайдыг анхаарч зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулахаас гадна барилгын стандарт нормыг цаг үедээ уялдуулан шинжилгэхийг салбарын мэргэжилтнүүд хүслээ.
Жилд 600 гаруй шинээр барилга барих зөвшөөрлийг улсын хэмжээнд олгодог. Гэхдээ барилга барих зөвшөөрлийг авахдаа 3 сараас 2 жилийн нүрийг барилгын компаниуд үзэж байна. Ингэхдээ зөвшөөрлөг гаргуулахын тулд 500 саяас 1 тэрбум төгрөгийг зарцуулдаг тухай салбарын бизнес эрхлэгчийн төлөөлөл хэллээ. Үгээрч зогсохгүй барилга бариад эхэлмэх зэник барилгын компанид л гэхэд сард 16 удаа хяналт шалгалт ирдэг. Энэ нь барилгын салбараас хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж байгааг хэллээ. Тиймээс чөлөөлийн аяныг барилгын салбарт дөрвтойгоор хэрэгжүүлэхийг хүслээ. Нэг тэр үнэлгээгээр багтчих юмыг ингээ 2-3 салбарлаад 2-3 хууль нь ондоо чиглэлүүдээр бас өөрөө тэр зөвшөөрлийг авж байгаа нь аж ахуйн нэгжүүд нэлээд хүндрэл болж байгаа. Тэгэхээр барилгын салбарт өнөөдөр энэ зураг зүсийг батлах, хэрэгжүүлэх, төсвөртэй байх, стандартыг хангуулах гэдэг бол яг үндсэн аж ахуйн нэгжүүдийн үндсэн бодлогын бичиг баримт учраас бодлогын бичиг баримтаа зөв зогтлоогоор эрх зүйн орчныг бүрдүүлэх юм чухал байгаа. Бүтээн байгуулалтын ажиллаад хэмжээ тийм зөвшөөрлийн тогтолцоо маш тодорхой ойлгомжтой тий. Нэг албан тушаалтны үзмжээр тий эсвэл албан тушаалтны шийдвэрээр шийддэг. Энэ тогтолцоо нь зөв. Энэ тогтолцоог бид нар хүсэж байна. Барилгын норм нормативыг 5-10 жилд нэг удаа цаг үеийн хөгжилтөөгөө уялдаж шинжлэх шаардлагатай байдаг байна. Одоо 10 гаруй жилийн өмнө батлагдсан барилгын норм стандартуудыг шинжлэх цаг болсон гэж салбарын мэргэжилтнүүд үзлээ. Угтаа бол барилгын компаниуд норм нормативын санд жил бүр 5-7 тэрбумын хураамжийг төвлөрүүлдэг байна. Энэ төсвийг норм нормативыг шинжлэхэд зарцуулах боломжтой ч хүрэх ёстой газраа очдоггүй. Аль 2015 онд ямар норм стандартыг шинжлэхээс эхлээд барилгын тухай хуульд ямар өөрчлөлт орох шаардлагатай байгаа тухай судалгааг салбарын мэргэжилтнүүд хийж холбогдох яам болон улсын хуралд хүргүүлсэн ч үүнийг хинч тоогоогүй гэлээ. Манай салбарт бол нэг өгүүлэгдэж байгаа нэг том асуудал бол энэ салбарын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг, боловсруулалт хийдэг, салбарын бодлогыг оновчтой зөв болгох чиглэлээр судалдаг. Тэгээд тэндээс судалгааны үндсэн дээр бодлого гаргаж ирж тэнийг хэрэгжүүлдэг юм болох л хэрэгцээтэй шаардлагатай байгаа юм. Барилгын салбарт хүний нөөцийг нэмэгдүүлэх болон чадахжуулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Түүнчлэн сүүлийн үеийн техникүүд болон хэмэл оюуныг барилгын салбарт нэвтрүүлэх, олон улсын жишгээс нутагшуулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг барилга хот байгуулалтын сайд Батамгаланд дамжууллаа. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр танд төвөстүүдээс шууд хүрч байна. Хүний эрхийн үндэсний комиссаас 25 дахь илтгэлээ танилцууллаа. Эндээс анхаарал татсан нь шүүх шинжилгээний байгууллагын талаар дурдсан мэдээллүүд байлаа. Шүүх шинжилгээний байгууллага бол шүүхийн өмнө хэн нэгнийг ял завшуулж хэлсээр гүтгүүлэхгүй байх шударга ёсны баталгаа. Гэтэл төсөв хөрөнгөний гажигдлаас хүндхэн нөхцөлд оржээ. Нэг жишээ дурдахад л хүний биед задлан хийхэд ашигладаг ургуулж бодис авахч төсөөгүй. Дээр нь шинжээчид нэг өрөөнд 15-аас 17-аас сууж байгаа нь иргэний эмзэг мэдээллийг алдах эрсдэлтэй байгаа юм. Энэ талаар хүний эрхийн үндэсний комиссаас хийсэн 25 дахь илтгэлд дурджээ. Манай улсад нас барсан иргэнд задлан хийх нарийн стандарт хуулийн заалт байхгүй учраас өнөөдрийг хүртэл ерөнхий журмаар зохицуулж байна. Энэ нь хэн нэгнийг ял завшуулах эсвэл гэмбуруугүй хүнийг хилмигдүүлэх эрсдлийг дагуулж байна гэлээ. Шүүх шинжилгээний дээжийг хэрхэн битүүмжлэх, хідэн цаг хадгалах болон тээвэрлэх тухай нэгдсэн нарийн стандарт байхгүй. Бүр орон нутгийн шүүх шинжилгээний эмчнэр өрөөндөө ил задгай хадгалж байгааг дурджээ. 21 аймгийн шүүх шинжилгээний хилцүүдийн 60 гаруй хувь нь эмнэлгийн подвол хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байна.
Жишээ нь одоо тодорхой ямар одоо орчин нөхцөлд хийх ёстой тодорхой босдоо үйлчлэгтэйгүү тийм ээ. Тэгээ ямар одоо бүрэлдэхүүнтэйгээ тэр шинжилгээ хийх ямар арга гаргачлаар хийх гэдэг нь бүгд хөөцлөгтэйгүү журмаар зохицуулалттай явж байгаа асуудал байна. Энэ дээр бол тодорхой хэмжээний хөөцлөх шаардлага байгаа гэж харж байгаа. Цагдаагийн газрынхаа байр, аймаг засгийн хамгийн газрын байранд 2-3 өрөө эзэмших байдлаар явж байгаа. Мөн одоо өөрийн гэсэн байртай боловч одоо ашиглалтын шаардлага хангахгүй барилгын байцааг шин дүгнэлт гарчихсан. Засвар одоо үйлчлэгээ хийх шаардлагатай ийм байрыг балансаас шилжүүлж аваад ашиглаж байгаа ийм нөхцөл байдал дийлэнх нь байгаа. Хүчирхийлэлд өртөж бий болон сэтгэл санааны ноцтой хохирол амссан охиноос шүүх шинжилгээний байгууллага шинжилгээ авахдаа тэсгэм хүүтэн хүн тогтож суухын аргагүй өрөөнд шинжилгээ авч байна. Хохирогчдыг ялтан мэт орчинд шинжилгээнд оруулж буй энэ асуудал 21 аймагт тулгамдж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос хэллээ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын төсөв хангалтгүй учир хот хөдөөгүй лаборатори болон байраа шинжилж чадахгүй байна гэлээ. Тухайлбал тус байгууллагын жилийн төсөв 40-өөс 50 тэрбум төгрөг. Үүний 80 гаруй хувийг урсгал зардал болон ажилчдынхаа цалинд зарцуулдаг. Харин 4-5 тэрбумыг шинжилгээнд шаардлагатай оруулж боддоо төсвөлдөг байна. Товчхондоо бол жилд 40 мянган хүн шинжилгээ хийхэд тус байгууллагт 4-5 тэрбум төгрөгөөр оруулж бодис авах нь хангалтгүй байна. Үүнээс улбааж бодисынхоо төлбөрийг төлж чадахгүй явсаар тендерийн хуулийг зөрчсөн гэх шалтгаанаар өнгөрсөн 6 дугаар сард оруулж бодис тасарсан. Энэ асуудал дахин давтагдах эрсдэл хаяанд ирсэн гэдгийг хүний эрхийн үндэсний комиссоос анхаарууллаа. Өнгөрсөн 11 сар хүртэл энэ шинжилгээнүүд дээр бол хугацаандаа гараагүй хойшилсон тий бараг хэдэн зуун одоо юм очор дараалал ус. Энэ болгонд юу яригдгүү гэхээр шинжээчийн дүгнэлтийн хугацаа сунжирдаг. Сунжрах болгонд иргэдийн одоо хэрэгээ аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэх тэр хугацаа бол алдагдчихэдэг. Энэ чинээгээрээ нөгөө шүүхээр үргэлжлэх процессууд бол удаашрч идэг. Тэгэхээр энэ болгонд ардаа хүний эрхийн зөрчлүүдийг бол дагуулж яадаг. Тэгэхээр цаашдаа энэ төсөв санхүүгийн тендерийн энэ асуудлуудыг хүртэл бол тусгай одоо гормоор зохицуулах шаардлага байна гэж ингэж харж байгаа. Хүний эрхийн үндэсний комисс 25 дахь удаагийн илтгэлдээ иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх болон олон нийтийн мэдэх эрх, шүүх шинжилгээний нөхцөл байдал, хүүхэд хамгааллын тогтолцоо, гендерийн тэгш байдлын тухай асуудлуудыг хөндөжээ. Энэхүү тайлангаа улсын их хурлд хүргүүлсэн бөгөөд эх саруудад хэлэлцэн шийдвэрлэхийг хүлээж байна гэлээ. Хотын баруун захын иргэдэд зориулан AI системийг рентген төхөөрөмжийг хятадын Сунчинлийн сангаас сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. Ингэснээр энэ дүүрэгт амьдардаг 300 гаруй мянган иргэдийг орчин үеийн технологийн дагуу рентген аппаратаар оншилж эхэлж байна. Хятадын Сунчинлийн сангаас Монголын эрүүл мэндийн байгууллагад хиймэл оюун суурилсан эрдэнэтгийн аппаратыг хандиллаа. За цаашаад онлайн сургалтыг үргэлжлүүлэн явуулж тоног төхөөрөмжийг зөв ашиглах, дүрс онцлогооны чадхыг дээшлүүлэх зэргээр өвчтнүүдэд эмнэлгийн үйлчилгээг улам сайн үзүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. 医疗合作是中蒙合作中的重要的一部分。那么 сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч бодит ахиц дэвшлүүд гарч байна. Хятадын зүгээс нэг талаар Монголын талд хэвтцийн бүтээн байгуулалтын дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд Монголын олон газарт эмнэлэг, амбулаторийн барилга байгууламжуудыг барьж төрөл бүрийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байна. Нөгөө талаар бид эмнэлгийн үйлчилгээ чадварыг дээшлүүлэх дэмжлэгийг тасралтгүй хэрэгжүүлж эмч мэрэгчлэнүүдийн солилцоо сургалтуудыг зохион байгуулж төрөлхийн зүрхний эмгэг өвчнөр онцлогдсон хүүхдүүд болон нүдний болорцын өвчнөр өвсөн ахмад наснуудад үн төлбөргүй мис засал хийж байна. Мөн илгэний хамтарсан лаборатори байгуулах зэргээр Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний түвшнийг дээшлүүлж ард иргэдийн амьдралыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлж байна. Дүгнэлтээ гаргадаг гэсэн үг. Одоо л энэ болохоор цаанаасаа ийм эмгэг байж магадгүй гэдгийг санал болгодог гэж байгаа. Нөгөө их өгөгдөл төр суурилсан дүгнэлтийг санал болгодог гэсэн үг. Эмчилгээний цаг хугацаа хэмнээ гэсэн үг тий. Энэхүү AI технологид суурилсан эрдэнэтгийн аппарат нь эмч нарын ачааллыг хөнгөвчилж иргэдийн үйлчилгээ авах хугацааг хэмнэх юм байна. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанаар хүний биеийг оншлон гэлээ. Бүтэн эрдэнэтгийн аппарат нь хамгийн гол нь AI-аар дүн шинжилгээ гаргадаг. Нэг ёсондоо дэлхийн одоо орчин үеийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний аппарат байгаа. Энэ аппаратыг одоо эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд оруулснаар одоо эмч эрүүл мэндийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна одоо гарч байгаа шинжилгээний үр дүн маш бодиттой гарах юм боломж үүсэж байгаа.
Өнгөрсөн оны 6 дугаар сард Хятадын Сунчжэлийн сангаас Монголын 3 эмнэлэгт эрдэнэгийн аппаратыг хүлээлт өгчээ. За энэхүү AI эрдэнэгийн аппарат нь эмчийг орлох биш, харин эмчид оншийг наривчлан харуулаад зогсохгүй маш хурдан шийдвэр гаргах боломжийг олгож байгаа технологийн зэвсэг юм. Энэ нь эцсийн дүндээ өвчнийг эрт шатанд зөв онцлох хамгийн том давуу талтай гэдгийг онцолж байсан юм а. Мэдээ үзүүлэлээ хамт байж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.